Төмөстэй гэсэн чи илэрч ч бас байгаа. Жигээсэн байгаа амар гой санагдаад байгаа. Ерөөсөө шараагүй. Жиг өндөгтэй биш гэж би ерөөсөө сонсож байгаагүй. Тэгээ өндөгтэй биш гэж зарж байгаа гот нэ гайхаад. Энэ дотроо бас бодоотой махтай юм гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь бүр дангаараа мах байл яг уу. Хай бүгдээрээ сайн уу? Энэ бичлэгийг үзэж байгаа өглөө өдөр орой минь хүргэе. За өнөөдөр ямар бичлэг хийх гэж байна вэ гэхээр бүгдээрээ өнөөдөр хамтдаа Орос бишкинууд амталж үзэх болно. Нэг хартий Орос бишки. Энэ ясны гэрэл ингээ унаад идэгий. Яагаад гэх юм бол за чаар. Орос бишкинууд хамтдаа амталж үзэх болно. Бичлэгээ дуустал үзээрэй. Энэ дотор ямар бишкинууд байгаа гэхээр байцаатай, өндөгтэй, төмөстэй, хүрэмхтай тэгээд дахиад нэг хоёр төрөл нь сайн санахгүй байна. Өөрчилсөн хүрэмхтай, дахиад махтай гэдэг энэ үртийн олонгоо дахиад махтай нөгөөх нь өөр юм цагаан үртэйгаа тэр хүрэмхтай гэсэн. Тэгээ бүгдээрээ хамтдаа амталж үзээд сонирхоод оноо өгөө. Бичлэгээ дуустал үзээрэй. За эхлэх үү? Эхлэе. За эхний бишкин олонгууд. За энийг амтлаад үзье. Энэ бүр их бишкин. За би бичлэг хийхээс өмнө гараа гацсан гэдэг байгаа. За энэ бишки ямар бишкин би нэг ахтай ялгаж харж чадаагүй байхгүй. Эндээс гэдээ гацсан чинь бишкин олонгууд байцаатай, төмөстэй, махтай, дахиад махтай, хүрэмхтай гэдэг дөрөв төрөл хэлсэн юм лээ. За тэгээд энэ ямар нэг бүгдээ хамтдаа амталж үзье. Энэ төмөстэй юм. Гадна талын гурлын чихтэй юм шиг амтдаг юм. Гурлын зөөлхөн. Сайн нэг хацаад болоо тийм нөгөө энгийн гурил хацаа ер нь бол төмсийн сайн хазж чадаагүй. Одоо нэг хацж. Атраа ногоо жижигэн хүмүүлтэй ижих юм юу хийж амталж. Төмөстэй гэсэн чи илэрч ч бас байгаа. Гурлын зөөлхөн давгүй амттай юм. Гадна талын гурлын хилцээд байгаа саарт төрсөн юм шиг шүү дээ. Энэ бишкинд 10-аас яг илэрхгээд 10 байсан болохоор 5 он өгч. 10-аас 5 он. За дараагийн бишкин энэ одоо юу гэх юм бол тэгэхгүй ийм цагаан хүртэй юм санийх чи хар хүртэй байсан шүү. Энэ гэхдээ байцааны хаж магадгүй. Байцаатай бишки байж магадгүй. Тийм ээ. Байцаатай бишки. Энэ нас давгүй юм лээ. Байцаа лугаа хоёроо хуураад тэгээ шууд энд хэлсэн юм шиг бишкинээ. За амны байцаатай бишкин өгж байгаа оноо 10-аас 6 давгүй юм байна. Ямар ч надаа ингэ жигээсэн байгаа амар гой санагдаад байгаа. Ерөөсөө шараагүй жигэн тэмцээ. Тэр нь аягүй гой санагдаад байгаа. Энэ бишкинүүд бүгд л жигэнсэн байсан шүү дээ. За дараагийн бишкин ийм гурвалжин бишкинүүд хэлж байна. Энэ одоо ямар юм бол энэ ихтэй хүрийн бахтай нэж магадгүй. Энэ нэг өндөгтэй бишкин гэж хэлсэн байхгүй юу? Өндөг бодоо. Өндөгтэй бишкин гэж би ерөөсөө сонсож байгаагүй. Тэгээ өндөгтэй бишкин зарж байгаа гот нэ гайхаад. Энэ дотор тэгээ юу байх вэ гэсэн чинь өндөг бодоо байгаа гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь яг өндөг бодоо л лээ. Энэ дэлгүүрийг заалаа гэвэл чат бичээрэй. Гой дэлгүүрлээ. Өндөгтэй бишкин гэж анх удаа идэж үзэж байгаа болохоор энэ бишкин аюу сонирхолтой санагдаж байна. Тэгээд өгж байгаа маань 10-аас 7. Өндөгтэй бишкин гоё юм. Хэвээ гоё юм. За дараагийн энэ одоо хүрийн махтай юм болов уу? Энэ хүрийн махтай л. Ямар ч гэсэн нэг нь хүрийн махтай шүү гэж байна. За энэ бишкийг идэж үзье. Дотроо мах бодоотой. Тэгээд амтан болонгот. Зарим бишкин айгүй шорог идэж штэ тий. Ерөөсөө тийм шиг. Яг нэг давсарч таарсан те гоё амттай. Шорогч биш, завсан солж биш. Жигсэн байгаа нь бүр хай. Бүр ингэ жигсэн байгаа нь. Шарсан биш. Энэ бишкин минь өгж байгаа нөө 10-аас 9. Гоё бишкин. За одоо дараагийн. Энэ их юмний сонирхлыг аюул татсан. Энэ одоо гадна талтай юм өртөө. Тэнгуут юм. Энэ одоо юу нөхтэй юм бэ? Ямар ч гэсэн дахиад махтай нөгөөх нөхрийн махтай гэж үзсэн. Энэ нөхрийн махтай магадгүй. Дааж орохныхаа гайд тусгах юм. Энэ бүгд дамтлаад оноо. Энэ дотроо бас бодоотой махтай юм гэж бодож байгаа юм. Тэгсэн чинь бүр дангаараа мах байл яг уу. Ямар гоё юм. Энэ гол нь амар гоё юм. Дузаанч биш, нэмэнч биш яг юм дундээ. Тэнгуут л хасан чинь шууд мах хазаж биш. Гол нь юм. Энэ бүр хамгийн бэст нь. Энэ бүр хайр юм.
10-аас 10 оноо. За дараа нь энэ малгоо тийм цагаан үртэй. Энэ бас аюул таалагдсан. Одоо энийг хамтдаа идэж үзье. Энэ юу юм бол? Ихэхгүй наа. Энэ нөгөө дахиад махтаа нэгсэн. Дахиад махтаа шүү. Дахиад махт хүмүүс ийц юм уу? Тэгснэ гоёлно. Ийм тийм цаа. Нэг нэгээр нь ингэж эзээр байгаа цацаа. Би цацсан гэхдээ би мэдээгүй лээ. Би мэдээгүй байсан. Бичлэг хийхээр л мэдээ. За тэгээд өнөөдрийн бичлэгийг хамтайсан та нартай баярлалаа. Дараагийн бичлэгээрээ бүгдээ хамтдаа уулзъя. Түр баяртай. Лайк, subscribe дарахаа мартаа.